яригдж байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар засгийн түвшинд уг асуудал тодорхой шийдэл хүрээгүй хэвээр байгаа гэдгийг зарим их сурвалжууд хэлж байна. Иймээс өнөөдөр парламентын судалгүй намуудын төлөөлөл цөмийн энергийн газрын удирдлагуудтай уг асуудлаар санал солилцжээ. Энэ мэдээллийн дэлгэрэнгүй Монгол телевизийн мэдээний сурвалжлагч анх хоёрын бэлтгэснээр хүлээн авч үзье. Тэгэхээр өнөөдрийн уулзалтаар талууд өөр өөрсдийн байр суурнаас хандаж байсан юм. Хамгийн гол нь манай улсын хувьд хөгжлийн шатанд явж байгаа учраас цөмийн хов аягдал бошлох, цөмийн энерги станц байгуулах асуудал бол тийм ч оновчтой сонголт биш гэдгийг албан их сурвалжууд хэлж байгаамаа. Мөн иргэдийн зүгээс энэ асуудал дээр эсэргүүцсэн байр суурнаас хандаж байсан юм. Тэгэхээр манай улсад цөмийн атомын цэцлэгийн станцыг байгуулна гэж ярьдаг зарим хүмүүс. Энийг бол эсэргүүцдэг хүний нэг би мөн. Яг гэвэл зэрэг эхлээд дулааны цэцлэгийн станцаа зөв ашиглаад явах юм бол хүчин чадал бол хангалттай хүрнэ гэж боддог. Тэрийг эсэргүүцэлгүй яах вэ? Бид нар чинь газар шороо нутаг усаа яг нуган дөрхөөр навч үлдэх, дараагийнхаа үеуд мөр хүүхдүүдэд энэ чигт нь үлдэх, том үүргийг өвдөцсхийн өмнө хүлээсэн улс. Тимийг өстэй нэрэ манифестуулстай нүдэн нээлттэй байгаа цагтаа бол эх орноо хамгаалан тим юм хийzэж хүлээн зөвшөөрөхгүй л гэж чадчих. Одоо цөмийн энергийг Монголд өнөөдөр одоо ашиглах ямар нэг байдлаар одоо ашиглах тийм ээ олборлох түүнийг одоо тэр байтугай одоо Монгол улсад бочлох асуудлыг бол одоо ерөнхийлөгч ахуулаад бүгд одоо хориглё тийм үү. Үүнийг энэ талаар баримтлах төрийн бодлогоо эргэж харъя гэж одоо ярьж байсан. Цөмийн энергийн хуулийн зорилт нь Монгол улсын нутаг дэвсгэр засвар идэвхтэй ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн болон засваргийн аюулгүй байдлыг хангах зорилготой юм байна. Мөн хүн ам нийгэм байгаль орчныг Ёонжуулах засваргийн сөрөг нөлөөлөөс хамгаалахад холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор батлагджээ. Гэтэл манай улсад цөмийн хог аягдал бошлох, цөмийн энергийн станц байгуулах зэрэг олон асуудлууд сүүлийн үед яригдах болсон. Уг асуудал манай улсын зарим иргэд болон иргэний нийгмийн байгууллагууд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Тэд цөмийн энергийн асуудал ганц засгийн газрын шийдвэрлэх асуудал биш, олон нийтээр хэлцэж цөмийн хог аягдлыг бошлох, цөмийн энергийн станц барихыг хориглох хэрэгтэй гэж үзэж байна. Тэгвэл цөмийн энергийн газраас энэ талаар судалгаа шинжилгээний ажлыг наривчлан хийж байгаа гэсэн талбарыг өгч байгаамаа. Тэгэхээр энэ цөмийн цэцлэгийн станцын яриад байгаа анх харахад эдийн засгийн үр ашигтай боловч явандаа эргээд бидний хойчовт маш их эдийн засгийн дарамт бий болдог. Ийм салбар гэдэг нь тодорхой болж байна л да. Цөмийн цэцлэгийн станц, цөмийн салбар одоо технологиг бид нар өөр зүйл ашиглах бүрэн болцсон шүү дээ. Одоо бидний одоо энэ судалгааны асуудлууд байна тийм ээ. Цөмийн эрчим хүчний асуудал бол яг энэ засгийн газрын мөрөө хөтөлбөрт байхгүй байгаа. Монгол улсын эрчим хүчний станц барина гэдэг асуудал байхгүй. Гэхдээ байхгүй байгаа гэдэг маань бүр хайчиж байгаа гэсэн үг бас биш. Тодорхой хэмжээний судалгаа хий. Эрсдэл нь юу байх юм? Ашиг нь юу байх юм? Энийг бид нар ер нь хийж чадах юм уу юм? Тэгээ үнэхээр хэрэгтэй юм уу юм уу гэдэг бүгдээр ингээд судалгааны үндсэн дээр гаргаж ирээд тэгээд ярилцсанаа. Заман гадаадд байгаа монголчууд нэгдэж эх орны цөмийн хог аягдлын эцсийн цэг болохыг эсэргүүцсэн бүлэг байгуулсан гэсэн мэдээлэл байгаа юм. Ямар тач цөмийн хог аягдлын асуудал намжихгүй улам хүчээ авах магадaltaй болж байна. Тиймээс эх хөрөгчдийн зүгээс хэлж байгаа шиг үнэхээр худал мэдээлэл байгаа бол засгийн газар эргэлтээ албан ёсоор хариух хэрэгтэй гэдгийг албан их сурвалжууд хэлж байна. Цаашдаа Монгол улсад цөмийн хог аягдал бошлох, цөмийн энерги станц байгуулах зэрэг асуудлыг нэг мөр зэгцэх зайлшгүй шаардлагатай байгаа гэдгийг парламентд судалгүй намуудын төлөөлөл хэлсэн байна. Манай улсад дэлхийн бусад улс орнуудын жишгээр 2014 он гэхэд телевиз радиогийн аналог системийг тоон технологи